За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр гэмт хэргийн холбогдлолтой сонирхолтой таавруудыг таахуулна. Иймхдээ тааврын нөхцөлд дурдсан хөдөлгүүдийг сайдар анзаарах хэрэгтэй. Тааварт бүр 1 минут үргэлжлэн өөрийн хариултыг зөв хариутай тулгаж хэдэн таавар зөв хариулснаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. За ингээд бичлэгтээ орцгооё. Таавар 1 шоронгоос оргосон. Жак ганцхан жижиг цонхтой шоронгийн өрөөнд хоригдсон бөгөөд уг өрөөнд дотор бөгжим бас халуун байдаг. Түүнд байгаа ганц зүйл нь хурц ба тэрээр 2 хоногийн дотор эндээс орох шаардлагатай. Тэгвэл шоронгийн өрөөнөөс хэрхэн орох вэ? Хонгил ухахыг хариу гэж тооцохгүй. За ингээд цаг явж эхэллээ. Таавар 2 алдагдсан зүйлт. Хатагтай Эсмид гэртээ байсан зүйлтэй алдсан тухайга цагдаа тэмдэглүүлсэн байна. Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд цонх хагарсан, өрөөнд ямар ч хил унаагүй. Мөн өрөө эмх замраагаа алдсан, шалан дээр гутлын мөр гарсан байжээ. Учиргалтай нь хатагтай Эсмитийг 2 хоногийн дараа Луврын хэрэгээр баривчилсан байна. Яагаад цагдаа нар ийм шийдвэрт хүрсэн бэ? За ингээд цаг явж эхэллээ. Таавар 3 ганц бие залуу. Ганц бие залуу хотын төвөөс хол амьдардаг байжээ. Тэрээр гэрээсээ урт хугацаагаар гарч явдаггүй нэгэн. Баасан гаргийн өдөр шуудан зөөгч гэрт нь очиод залууг алуусан байдлаа байхыг олжээ. Цагдаа нарыг ирэхэд гэрийнх нь гадаа мягмар гаргийн сонин шинэхэн 2 шилсүү, гашилсан 1 шилсүү олсон байна. Хин ганц бие залууг алсан бэ? За ингээд цаг явж эхэллээ. Таавар 4 сургууль дээр гарсан аллага.
Хичээлийн эхний өдөр газар зүйн багш хийнийгэнд алуулсан байна. Цагдаа нар сургууль дээр ирээд гэмт хэрэгтэн байх магадaltaй хэмээн тооны багш, биеийн даврын багш, захирал, цэцэрлэгч гэсэн 4 хүнээс байцаалт авахд тэдэнд бүгдэнд нь өөрийн гин буруугүй гэж батлах шалтгаанууд байв. Цэцэрлэгч би зүлэгт эхэлж байсан. Биеийн даврын багш би сагсан бөмбөг тоглож байсан. Тооны багш харин би хагас жилийн шалгалт авч байсан. Захирал би өрөөндөө суугаад ажиллаа хийж байсан. Гэсэн ч цагдаа нар хэрэгтнийг тэр дор нь илрүүлж баривчилжээ. Хин жинхэнэ халуурчин бай. За ингээд цаг явж эхэллээ. Таавар 5 цуврал алуурчин. Цуврал алуурчин нэгэн залууг барьцаалсан бөгөөд түүнд амьд гарах ганц л боломжийг олгосон байна. Энэ гаднаасаа ялах боломжгүй, хортой хоргүй гэсэн хоёр эмийн нэгийг нь сонгож усаар даруул уух юм. Түүнчлэн залуугийн уусан эмийн нөгөөг алуурчин уух гин. Энэ сонголтыг тэрээр бүх хохирогч доороо хийлэгдэх бөгөөд ямар ч тохиолдолд хохирогч нас барж алуурчин өөрөө амьд үлддэг гин. Яагаад? За ингээд цаг явж эхэллээ. Таавар 6 цандсан цонх. Нэг өдөр Жон найзынхаа гэрийн хажуугаар өнгөрч байгаад цонхоор хартал найз нь өгсөн байдалтай хэвтэж байв. Цагдаа нар Жоноос байцаалт авахд тэрээр түүний гэрийн хажуугаар явж байсан тул ороод гарыг гэж бодсон юм. Би хаалгыг нь удаан тогссон ч нээгээгүй тэгээд цонхоор нь хартал гэрэл асаалттай байлаа. Цонхны занг арилгаад хартал найз минь өгсөн байдалтай хэвтэж байсан гэжээ. Гэтэл цагдаа нар Жоныг гол сэжигтнэр баривчилжээ. Яагаад? За ингээд цаг явж эхэллээ.
5, 7 химийн бодис. Алдарт химч өөрийн ажлын өрөөндөө алуус хэрэг гарчээ. Хэргийн газар цаасан дээр бичсэн химийн бодисоос өөр зүйл байгаагүй бөгөөд хэрэг гардаг өдөр түүн дээр 3 хүн л зочилж ирсэн байна. Тэдгээр нь түүний эхнэр Мари, үеэл Николас, найз Жонатан нар юм. Энэ 3 хүн дундаас цагдаа нар хэрэгтнийг төвгүй олж баривдалжээ. Алуурчныг хэрхэн олж тогтоосон бэ? За ингээд цаг явж эхэллээ. Танд баяр хүргэе. Та амжилттай дуусгаж чадлаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.